Шаасай. Баярлалаа. Энэ Голланд өвчнөд тэгээд нөөцийн хараал хүртсэн улс орнуудад энэ төсвийг хилцдэг тийм юмнуудыг уншсан чи яг л иймэрхүү байдлаар хилцдэг юм байна л да. Өнөөдрийн дүр зураг бол маш тодорхой харуулж байна. Тэгэд хэд хоногийн өмнө хаалттай хуралдаанаар эдийн засгийн тоо баримтууд маш тодорхой одоо энэ өгсөн цэнхэр ном дотор бас тоо баримтууд маш тодорхой байна л. Өөрөөр хэлбэл маш хэцүү нөхцөлд биднээс энэ эдийн засгаа сайжруулах арга хэмжээг оруулж ирж байна. Тийм учраас энийг би бол ерөнхийд нь үндсэнд нь дэмжиж байгаа. Гэхдээ бас хэлэхгүй бол болохгүй, асуухгүй бол болохгүй ганц нэг зүйлүүд байна. Нэгдүгээр энэ сангийн сайдаас таны харааны шил хасах хэдвэ гэсэн нэг юм асуулт байна. Яагаад гэвэл 163 дугаар хуудаснаас 134 дугаар хуудаснаас 162 дугаар хуудсыг ингээд хамгийн гол хавсруултуудыг унших гэсэн чинь миний одоо хэвийн хасах 3.5-аар харахгүй байна. Тийм учраас эсвэл энийг миний iPad-д хийж өг. Эсвэл одоо томруулдаг шил өгж болох уу гэсэн нэг ийм нэг асуулт. Эхний асуулт. Хоёрдугаарх нь энэ эхний хавсралт биш үү? Нэг тоо болон чанарын үзүүлэлт. Тэгээ энэ дотор байгаа хяналт шалгалтын тоог нэмээд үзсэн чинь 67 мянга болж явах юм. Монгол улс. Тэгээ бараг л сая гаруй илүү гарах тийм маягтууд хэвлэх нэ. Тэгээ энэ бол чанарын болон тооны үзүүлэлт гэдэг. Тэгээ ийм ичмээр имийг зарим төсөв ерөнхийдөө гайгүй байна. Гэхдээ ерөнхийдөө төрийн байгууллагууд маань ийм юмнууд тавьчаад энийг хуулийн хавсралт болгоод батлуулж болох уу? Энийг одоо яагаад анхаардаг юм бэ гэсэн. Хоёрдугаар асуулт. Гуравдугаар асуулт нь хоёрдугаар авсралт буюу хөрөнгө оруулалтын дээр энэ сонин корреляц хамаарал ажиглагдаад. Зарим аймагуд тухайлбал Хөвсгөл аймаг, Сэлэнг аймаг гэх мэтийн аймагуудын тавигдсан хөрөнгө оруулалтын нийт төсөвт өртөг болон 15 он тавигдсан тоонууд тухайн одоо аймагуудаас ямар нэгэн удирдах албан тушаал улсын хурал болон засгийн газарт хашиж байгаа энэ хүмүүсийн албан тушаалтай шууд хамааралтай юм шиг тийм зүйл ажиглагдаад байна. Өөрөөр хэлбэл 4-5 аймгийн жишээг үзэхэд одоо жишээл би Хөвсгөл аймгийн ингээ бүх юмнуудыг түүж үзлээ. Сэлэнг аймгийнхыг түүж үзлээ. Тэгээ эндээс ямар шалгууруудаар энэ хоёрдугаар авсралтыг хийвэ, хөрөнгө оруулалтын хуваарлтыг хийвэ гэдэг юм асуудал гараад байгаа юм. Тэгэхээр ийм байж болж гин үү? Энэ дээр ямар тайлбар өгөх вэ? Хэрвээ энийг бүр одоо гүнзгийрүүлээд ярьчвал энэ хэвлэл болгон маргааш хэсгэлээ дүүрэн биччихнэ. Надад одоо ингээ бүх тооцоонууд нь байж байна. Би энийг бол тэгж хиймээргүй байна. За 84-аас 87 дугаар хуудсанд байгаа нэг 3-4 хуудсыг манай гишүүдийг бүгд нэг дахиад нэг анхааралтай уншаасай гэж хүсэж байна. Яагад гэвэл сангийн яамд хэлэхэд энэ дээр бүх асуудал маш тодорхой бичсэн мөртлөө тайлбар дээр энэ дээр ч гарч ирэхгүй байна л. Өнөөдөр биднээс дотоодын нийт бүтээгдэхүүн өрийн харьцааг л яриад байдаг. Гэтэл энэ танай бичсэн тайлбарууд дээр чинь бусад харьцаануудыгаа бүр тодорхой бичиж байна. Төрөний миний хэлсэн тэр томруулагч шилээр харахгүй болохгүй юмнууд дээр бүх тоонууд нь нарийн шивийн байхад энэ маргаа ингээд эцэс төгөлгүй үр ашиггүй явагдаад байвал оруулж ирсэн зүйлүүд чинь батлагдаж чадахгүй. Тэгээд л нэг сони юм болоод байна. Үнэхээр 70% өөрийнхөө хэмжээг хүргэж байгаа бол энэ саяны миний дурдсан хуудсан дээр байгаа зүйлүүдийг маш сайн тайлбарлаж өгмөр. Нэг минут авчид. Тэмдэглэл шүү нэмж 1 минут. Энэ тэр 86-аас энэ нэг 89 дугаар хуудсанд байгаа энэ юунуудыгаа нэг тоонуудыгаа одоо Эрдэнэбат сайд та энэ хүмүүст нэг дахин энийг хэлж үндслүүдэд тайлбарлаж тэгээд энэ өрийн тухай нэг дэлхий дээр ганцхан байдаг шиг л юм яриад байх. Гэтэл Дэлхийн банкны өрийн статистик дээр 6 индикатор байж их. Тэр 6 индикаторыг хуваар гаргах бүх үзүүлэлтүүд нь танай тэр авсралтанд нь байж их. Тэгээд эднээсийг нийлүүлээд гишүүдэд гаргаж өгөөд энэ маргааныг аль болохоор богино хугацаанд тэгээд энэ оруулж ирсэн асуудлаа эргээр шийдвүлээд явах боломж харагдаад байна. Эцэст нь хэлэхдээ энэ төсвийн тодтголыг
жагсаалтын болон жагсаалтын бус гишүүдээр тэнцүү оруулж их хурлын даргын захирамжаар тийм ажлын хэсэг байгуулж яахгүй бол эн чинь зөвхөн нөгөө